За явсан. This is a demonstration. We don't see nothing. This side. Are you seeing? Нэрээ тоцсон. Гацтай тэгээ хараахан ирээгүй байгаа юм шиг байна. What the fuck was that? Ингээ харах юм бол ямар ч зэн үндэсний хувцас нэг тэр What the fuck was that? ийм хувцснууд байт юм байна. Тэгэд хүмүүс нь бол ийм нөгөө хамаагүй гоё зөөлхөн энергитэй хүмүүс май такси хамаагүй гоё ийм зөөлхөн энергитэй хүмүүс болоод явцдаг юм байна л да. Тэгээ би чинь сая бол их муухай хандлагатай хүмүүстэй тийм ээ. Их нөгөө тийм төрийн албан балбан ч гэсэн айгүй муухай нэг тийм газар их энерги алдаж ирлээ. Тэгээ башгүй энэ юм байна л да. За тийм хувцастай. Тэгээд их муухай энерги алдаж ирлээ. Би бас нэг сонир хөлрөөд сулбаагаад их сонин болчлоо шүү сая Сомалид байж байгаад. Тэгээ энд ямар ч нэг имлэг орж маргааш нэг шинжилгээ өгнө. Сомалид нэрээ гэхдээ манай ах зүдэрсэн те зүдэрсэн мотоцикл эдэр дээр хоол моол нэг эвгүй хоол идээд. Тэгээ сонир би султай Энэ юу лээ Бэни гэдэг ус байсан баха. хөлрөөл нэг тийм хоолны дуршил муршил буугаад их сонин болчлаа. За тэгээ ямар ч энд бол хамаагүй гоё юм зөөлхөн энергитэй гоё хүмүүс байна. Андшгүй нисэх буудлын дээрээс. За тэгээд буудлын дээр очиод буудлаа танилцуулна. Би бас энэ буудлаа нэлээ бодож харж байгаа цонгосон энэ гоё буудлын загсан гэж би зүгээр бодож байна. Ягаад гэвэл сая чинь бол Сомалид ч үнэхээр энерги ингээд хамаг энерги сорогдлоо. Тэгээ энд бол маш юм гоё тухтай буудлууд бас буугаад бай гэж бодоод одоо иммиграшны ажилтнаас эхлээд валют солих гэх гээд энд нэг юм нэг жоохон асуудал үүсчихэд байна. За ингээ ямар ч хэлсэн би ийшээ нэг дэлгүүр орох санаатай гарч байна. Тэгээ нэг өнөөдөртөө нэг онлайнаар хайж ягаад маргааштай нэг англи хэлээр ярьдаг хүн олж авна да. Тэгээ энэ хүмүүс нь ингээд харьцангуй ер нь гайгүй надад санагдчихлаа шүү дээ. Тэгээд одоо Тэр Африкийн орнууд ер нь л нэг юм байх юм те. Хөгжил. тэр цаана ингээд гоё далаа байгаа байхгүй. Эсвэл манай ах дандаа нэг ядуу газраар нь яваад ингэж байгаа юм уу? Миний яг энэ одоо байршил чинь ийм нөгөө beach front маягийн юм байгаа юм. Яг далаа руу харсан. Барилгын хиж хүрэн зураг төсөл. Нуруу ингээд нэг шатгаж байгаа юм шиг болоод нэг сонирн болоо. Тэгээд ресепшн залуудаа хэллээ. Тэгээ намайг эмнэлэг рүү дагуулж явъя гинэ. Ашгүйнэ гайгүй сэтгэлтэй бас ресепшн байна. Is hospital near? Near. За ашгүй ямар ч нэг эмнэлэг орё. Амар халуурцсан байна би одоо бол. Тэгээд нэг нөгөө хумхаа шар чичиргийн шинжилгээ өгөөтгий. Ягаад гэвэл би чинь нөгөө юу яатсан штэ. Этиопт болон Сомалид байхад шумууланд бас хид хазуулцсан. Яг сэрэмжлээд ирээсээ хазуулчаад байгаа байхгүй. За тэг ямар ч эмнэлэг ороодох ойрхон ингээ алхаа явчих юм шиг. Эмнэлгийн нүүцсэн байна гинэ. Тэгээд такси явъя гэж яа. Мотоциклын такси байд юм уу? За гаал мотоциклын такси байд юм биш үү? Энд байсан гэдэл сая тэгшиг болоо. Эмнэлэг энд байсан тэгээд нүүцсэн байна гэд. Мань хүн бас өөрөө эмнэлгээ нэгсээ мэдгүй биш үү. За ямар ч байсан ингээд нэг эмнэлгээ залгуулж аваад явж байна. Уруулаа нэг мотоциклээр шатсан. Энэ залуу юу хараа энийг гэдэг юм бэ? Бүксүн хараад байгаа юм уу? Мэрлэг кино шиг санагдаад тах ингээд би өвдсөн яахаа мэдэхгүй. Тэгэл ингээд мотоцикл дээр одоо суугаад явж гин ямар ч байсан тэгээд. За эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөөр янз бүрийн бишил байгаа сая бурхан минь. За ашгүй энэ. Окей. Клиник Сирена. За ямар ч эмнэлэг дээр хүрээд ирэх шиг боллоо. Йоо гадаа нь юу гоё машин За гээ. шинжилгээг өгье бурхан минь юу гэж гардаг болоо харин. За эхлээ жин үзнэ гинэ. 75 хүүх би чинь 2-ээр хайцсан биш үү? Асет за энэ чи суугаарай гэж. За суугаад. Оо шо хөл нүүцэн хөлөөрөө. Саяг орё yes. За шинжилгээнд орлоо. Хатвах юм дээ. За ингэ шинжилгээ өгөөд гараад ирлээ. Одоо эмч маань Merci. Маргааш над руу WhatsApp-аар шинжилгээний маань хариуг өгөөд зөвлөгөө аваад хэлээд явчихсан. Тэгээ ер нь бол ноцтой бол биш вэ гинэ.
Окей. Одоо ChatGPT гэдэг юмны буйнаар ингээд Франц Монголын оронд тест айгүй сайн ойлголцлоо шүү дээ. Тэгээ нот Яхара Франц. Францын юунд байсан болоо? Францын тэр чи юу дүүлээ колонд байж байгаа гарсан. Тэгээ Франц хэлтэй болцсон болоо. ноцтой бол биш байна. За ингээд өглөө болсон байна. Тэгээд эмчээс маань хариу ирсэн. Шинжилгээний маань ингээд хариу. Тэгээ амар мундаг ингээд монголоор бичсэн байгаа байхгүй юу? Оо гал. Хумхаа өвчний шинжилгээ сөрөг гарсан ч ханиадны нянгийн халдвар авсан байна. Окей. Өөрт байгаа антибиотикийн зургийг явуулна уу гэд. За тэгэхээр ямар ч нөгөө хумхаа элдв янзын халдвар нь бол надаас хол. Тэгээ надад ийм эмнүүд бичиж өгсөн. Тэгээ нэг хөрхийн хар өнгөтэй лайк явуулсан байна. За би Тэг штэ хөө өөрийнхөө арьсны өнгөтэй төстэй лайк явуулсан штэ. Хөргийн хар өнгөтэй лайк явуулсан байгаа штэ гэж. өгсөн. Тэгээ нэг хөрхийн хар өнгөтэй лайк явуулсан байгаа тийм лайк. За би ч уулын тэгээд Гал. Ста ханиад төрдгөө хүү юм байгаа юм да. Маш сайн дархлаатай юм байгаа. Тэг үнэхээр одоо энэ Африкийн ханиадны дархлааг бол барсан гүйлтэй одоо өрхөө. Тэг миний нөгөө дархлааны системүүд мань одоо төсөөлөлийг юм жад мадтай юм хармаар огт танихгүй юм юунууд л дайраад ороод ирж байгаа бох те вируснууд. Тэгээ ингээд ханиад хэлсэн байсан юм байна. Хар мар вирусанд харц байгаа гэж байхгүй штэ. Юу яриад байгаа? Юунууд л дайраад ороод ирж байгаа бох те вируснууд жад мадтай юм хармаар огт танихгүй юм. Хар мар юуг нь дархлаа гайгүй. Гэтэ Африк дээрээд миний бие илүү хар өнгөтэй хар вирусууд орж ирээд би өвчин тусчлаа гэж. Юунууд л дайраад ороод ирж байгаа бох те вируснууд. Тэгээ ингээд ханиад төрсэн байсан юм байна. Бүр бөөм баяр болоод би чинь тэгээд одоо сайхан яг энэ зааврын дагуу имийн нуугаад тэгээ 3 хоногийн дараа бол зүгээр болчих юм шиг байна. Эм чи хэлснээр тэгээ ус сайн уугаарай гэсэн тэгээд одоо яста гидсээ зүдийд л ус уучиндаа өчтөрөөс хойш. Одоо манай нэг юм өчтөр би онлайнаар буудлаараа одоо олж авсан. Нэг юм жоохон англиар ярьдаг юм шиг байна. Надаас бараг 2 дахин муу англи хэлтэй. Котоно хотоороо явах чинь гэхдээ тэгэхээр Нигери улсын элчин сайдын яам руу очих хэрэгтэй байна. Ягаад гэхээр би Нигеригийн визийг юунаас авчих байсан байхгүй юу уулна Этиопоос гэсэн чи Этиопийн Нигери элчин сайдын яам нь оршин суугаа хаяггүй хүнд виз өгөхгүйгээд ингээд надад бас хүндрэл учруулад ингээд тэгээ үндсэндээ ингээд Котоно хотод ирээд имлэг домлог эмийн сан гээд Нигери элчин сайдын уулын би чи энэ чи сүнс судлах гэж ирсэн юм байгаа шүү дээ. Энэ нөгөө вүтүүгээд ийм шашинтай юм байна. Сүнснээ. Тэгээ тэр шашныг нь би судлах гэж ирсэн. Тэгээд ямар ч үстэй шашны зан үйлрүүд очноо. Гал. За ингээд. За энэ амар дугаар юм байна да. Hello sir. Nice to meet you. My name is Sege. Yeah. What's your name? It's Maruf. Maluf. Yeah, Maluf. Yeah, very nice to meet you. За ингээд Аялал хэлээ. гэдэг машинтай. Сайхан ингээд хөдлөх нэ. Sir, first let's go to the Nigerian embassy. За ингээд Нигери элчин сайдын ямар очиод визний асуудлаа жигдлээ да. За энэ ажил шүү дээ ямар хурдан бүтчихэ. Би бүр амьдралдаа ийм хурдан виз авч үзсэнгүй. Оо гал. Нигеригийн элчин рүү орлоо. Ямар ч юм зүг бүглүүлэхгүй заяа. Зүгээр визний төлбөрөө төлөөл паспорт өгчих гэстэй шууд дарснаа за тэгээд манай улсад автомат мөрлөөр игээд ингээд ямар ч бичигсаас бүрдүүлэхгүйгээр ийм виз анхны удаа авч үзлээ. За ингээд Нигери асуудалгүй болсон. Бэж да. Бини гэдэг болсон юм байна штэ. А тэнгуудлаа энэ дотроос сая зүгээр л виз авцсан юм байна. Нигерия руу, Нигер гэдэг улс руу. Окей. За Одоо ингээд бини гэдэг улс явж байгаа. Эмнүүдээ авчлаа. Ажил маань тун хурдан бүтчихсэн шүү энэ чаа. Окей. Хамгийн гол нэг асуудал байна. Манай энэ хөтөч бороо бас арай л англи хэлгүй юм байна. Юу ч хийсэн өөдөөс no problem my friend. Яс өөр үг мэддгүй юм шиг байна. Одоо та хэд энэ явдал донд хараарай. За ерөөсөө no problem my friend гэл өөр үг бараг байхгүй юм шиг байна. За ямар ч зүйл тэгээд явъя да тэгээд ажил сайхан бүтлээ. Ерөөсөө 1 цагийн дотор элчингийн виз аваад тий тэгээд бүхэлдэн бүтлээ. Can we go Ganvi village? Yeah, okay. За. Ойлгоод байгаа юм шүү. Хэлсэнгүй. It's no problem. No problem Ganvi village. No problem. Яа, манай хүн өөрөө баг хэлгүй ээжэж зүгээр энэ чинь хэлгүй хүнээр зүгээр тоглоод байна ш тэ. Энд юм хавч явж байгаа юм. Энэ тэр. За би одоо ингээд юу яах ч л да юм
Усан дээрх тосхон гэж байдгийн байна. Одоо энэ гинэний. Тэгээ усан дээр амьдэрдэг ийм тосхон гэж байгаа. Тэгээ тэр тосхон руу нь явхаар одоо нэг ийм далайн бомб гэдэг юм уу ийм. Oh my god. Thank you Anna. Thank you for the 15,000 won. Oh my god. Баярлалаа Anna. Юун дээр нэрчээд байна л да. Тэгээ энэчнээс нэг ийм Жапан явъя. хийн зав. Nice. Япон явмаар л энэ би бас. Тэгээд тэр усан дээрх тосхон руу бол явах юм. Тэгээд энэ орчинг ер нь ингээд сонирхоод бас харсан чинь яг энэнийхээ хажууд ийм загасны зах болтой юм байгаад байна л да. Тэгээ ийшээ бас орж үзье гэж бодлоо. Манай бороо бол нэрээс нөө Би ингэж бодож байгаагүй юм биш үү? Африкчуудыг амар загас магас далаатай устай ойрхон амьдардаг гэж бодож байгаагүй юм биш үү? Ягаад гэвэл ингээд ихэнх харууд чинь ингээд сэлж чадахгүй те. Тэгэл үхэр мөхөртэйгээ ингээд амьдарч идэг. Үхрийнхаа шээсээр толгоо молгоогоо угаагаад байдаг гэж бодсон чинь юу вэ? Далаа загас магастай амар ойрхон бас байдаг юм байна. Солонгост ээжтэйгээ коллаб байна уу? Байгаа штэ. problem my friend дээрэл явж юм да. За ингээд ийшээ налах. Let's go my friend. Let's go. За ингээд загасны захын сонирхъя. Би чинь сая Сомали загасны захаар орсон. Хүмүүс нь амар муухай хандлагатай бичлэг хийж бараг чадаагүй. Fish I don't know. За энд ийм загаснууд байна. Чи юу гэдэг вэ? Oyster. Яа. Яг бонжо окей. За бас бичлэг хэлгүүл дурамчхан байх шүү хүмүүс. Йоо тийм шилдэг шаасан. Энэ ард иргэдийн хандлагын нэг сайн мэдрээтэй. Нис буудлаас эхлээд бол одоогор надтай муухай харьцсан хүн бол нэг ч таараагүй байна. Сая бол зүй ёсны зүйл тийм ээ. Бичлэг хийж яхад би бичлэг хэлбэлмээргүй байна гэдэг бол асуудалгүй. Гэтэл Сомалид чинь бол зүгээр бичлэг хийгээгүй алхаад явж байхад ирээд те чи муслимын шинжтэй биш үстэй. Яагаад одоо манай хувцсыг өмсөж байгаа энэ төр гэдэг ч юм уу ийм юмнууд бас ихсэн. Sorry, what is this? Red oil. Red oil. Red wine. Wine. Yes. Red oil. Oil. За. Red oil. Улаантас it's from fish. You said Fish. Fish oil. No. Which oil? no. This thing. We don't do. За манай ямар ч байсан no problem-с өөр өгнүүд байна. Is Тос гэж юм. they make it with how do they call it? Is it one fruit, red fruit? Red fruit. Yes. За нэг улаан өнгөтэй жимснээс гаргаж авсан л юм тос юм шиг байна шүү. Надад моторын тос шиг харагдаж байна. За дахиад нэг шалах юм чи яг загсны загч бас биш байна да. Янз Гэтэ яг үүндээ ингээ харахаар сүүлийн 3-4 улс байгаа шүү дээ. Тэрний зүгээр хамгийн давгүй санагдсан нь Этиопия л юм байна. Хамгийн сонирхолтой байсан Этиопия. Яагаад вэ гэхээр тэрний нөө хөт чинь угаасаа давгүй англи хэлтэй нэг давгүй залуу байсан шүү дээ. Тэгээ найзаагаа дагуулж яваад идэг байсан. Тэр бол хамгийн гоё байсан юм байна. Тэрнээс хойш зүгээр улам ядуураад ах юм. юмнуудыг бол ингэж нөгөө What? загсны Нэг царайлаг бол биш байсан юм байна. загч бас биш байна да. Янз юмнуудыг бол Амар хөөрхөн харагдаад. Тэгтээ бас амар том бөхсдөн байна. ингэж нөгөө холиж зараад байгаа харагдаад байна. Эхээс ихтэн hello. Bonjour. Мэдлээд байна гэсэн чинь гараараа үгүй гэсэн юм шиг. Гэтэ өөргөө инээ чинь ер нь энэ хүмүүс хамаагүй өөр хүмүүс байна уу? Ерөөсөө нэг хүний нэг нүүрний буян гэж юм бас байдаг шүү дээ. Ингээд харахад нэг тийм энерги нийтлэгээрээ ер нь бол их тийм бажгүй гоё энергитэй хүмүүс. Миний буян 1-10. За Айкидын буян байна уу? Нүүрний буян байна уу? За энэ зүйл цомхон зах юм байна л да. Ингээ бараг дуусч байгаа юм шүү. За энэ ч бол гар хийцний нэг юм худалдааны юм байх шиг байна. Ер нь бол амар ядуу харагдчихэв. Юу байгааз Монгол хажууд хамаагүй дээр шүү дээ. өнгөрсөн усуудыг бодоход толгоон дээр айгүй их юу яаж байгаа үстэй. Толгоон дээр айгүй их
тавьж явж байгаа үстэй. Өө ингэ толгоон дээр тавьж яваад толгой нь хавтгаа болдог болов. Одоо жишээ нь би чихв зүсээр агаад ингээд миний толгойн дуудлт ийм зай үүссэн байл ш тийм хонхорхой. Тэгвэл эдгээр ингээд толгоон дээр юм тавьж яваад хахаар толгойн юм хавтгаа болдог бах те. Ачаа бараага. Өө юу энэ бүр ихс гараараа барихгүй штэ. За гаалгаал. Тэгээ би чи What the fuck гараараа барихгүй штэ. бас Мозамбикт энийг What туршиж the үзсэн шүү. fuck ямар амар бүр nonchalant. Nonchalant. She just аурын биш аурын farming aura. Юу юм бэлээ? Нуруунд дээр үүч явснаас ууг нь ингээд толгой дээр нэг зөөлөвч хийж хагаад толгой дээр юмыг ер нь өргөө явуучвал айгу. Яг толгой биш ээ. Okay, Төрөний тос чинь энэс fruits, yeah. they make The oil. yes, they make Oil also what is this? This thing after they make oil, Yeah. the remaining this thing they take. За. Битгээр ойлгоцчих юм байна. Эний тос гаргасны дараа үлдэгдлээр нь энийг ингээд хийдэм. It's for Okay. food. Eat. No, this one is for make lights to take cook. Cook. Yes, Гал нь түлээл юм байна л да. to take cook. Хоол хийхэд зориулагдсан юм байна. Make lights. Take. Yeah. Нандик хай. За тэгээ үлдэгдлээр нэм юм хийгээд хоол хийхэд зориулсан байдгийм байна. Амар Бас ингээд баахан хүмүүс чат би нэг юмыг амар хүсэж байна. Одоо ингээд бүгд энийг үзэж байгаа шүү дээ. Дараагийн дугаар нь ахаа үзнэ. Яг одоо үзнэ. Тэнгуут нэг юм Африк кино минон дээр ингээд дуулаад идэг да нэг Африк хүмүүс нэг ялангуяа эмэгтэй хүмүүс нь тэ яг тиймэрхүү дуунууд та нар мэдхүү, нэрийг мэдхүү. Эсвэл тийм бичлэг олоод нэр мөрийг нь явуулаад өгөөч надаа. Тэг тийм дуу хэрэгтэй байна. энэ бас л загснуудаас авч байгаа юм байна уу? Эдний юу байгаа зэ нэ хувцснууд нь Бухсан амар том багаас гэж юу тийм байна. айгүй гоё тийм өнгөлөг гоё Хувцсын яриад байгаа юм окей. хувцснууд байгааз. Тийм байна. Ингээ харахаар нэх гоё тод өнгийн. Тэгээ хүмүүс нь бол ийм гоё нүнжигтэй царайтай. Чи одоо омгийн дуу илүү? Тэгээ тод өнгийн хувцастай. За ийм Омгуудын дуулдаг дуу ш тэ хар омгуудын. биний хүмүүс юм байна шүү. За энд бас л загсан дээр л очилж байгаа юм шиг байна. Жижиг загснууд их байна. За одоо тэгээд нэг ийм завинд суугаад явах гээд байна. Хэр аюул хүн боллоо энэ завин одоо. Гайгүй Одоо суугаа ахаа. явна да. Усан тосгон руу очино да. Яв. За арай л өөр заваар явнаа гэж чинь тэр энэ цаана байгаа бүр юм жижиг мижиг шиг бол биш юм байна. Ямар ч үс нэг арай жоохон барьцтай заваар явхаар боллоо. Тэгэхгүй тэр цаана байгаа энэ Одоо энэ ус шүү дээ. Энэ уснаас би нэг аягыг ингээд ингэж аваад бүгднийг нуувал би өвчин тусаад өгөх болов. Өгөхгүй болов. хүүхдүүд эдний яваад байгаа. Энэ жижиг зэв бол шүү дээ. Хөмрөн шүү. Одоо тэр хүүхд харалтаа ингэж суудсан явж байгааз тийм зэмээр бол явснаас яваагүй энэ дэр. Тэгээ сая би манай энэ чинь бол бас нөө проблемс илүү олон үг ярьчих юм байна уу. Ингээ хилээ санаа оноо бол ойлголцоод явчих юм байна ашгүй. Тэгтээ их юм дотгошоогоо энергитэй интроверт маягийн нөхөр ер нь юу ч ярихгүй. За одоо яг явах завинд минь суулгаж юм. Энэ заваар зөөж байгаа юм байна л та. Энэ аялын зав ээ. Арай том мом юм биш. За завиндаа суучлаа. За сүдрүш мөдрөвчтэй. Гэхдээ бол моторгүй гараараа сэлүүрдэж явж таарах юм байна да. За мань хүн энэний моторыг нь наашаага шилжүүлэх гээд байх шиг болчлоо шүү. Шүү ингээ өвчт юм уу? Гал. Саашгүй ингээд мотортой явах юм биш үү? За болж шүү. Гэхдээ тэгээ сони юм а тий. Ингээл явцсаж идэг энэ хүмүүс. Энд одоо бас нэг ах байна. Тэгээ тосгоно гэхээр Энэ ингээ хар хүмүүс амьдэрдэг гэхээр л бүх юм нь хар болчих юм те. Лайк нь чахар, энэ гол нь чахар. ямар юм байх болоо.
Одоо энэ ус бол хав харагдчих шүү дээ. Бонжур. Царайгаа нууж байна. Одоо ингэж мэдчихдэг юм билээ л дээ Францаар. Бонжур. Бонжур гэх юм шиг. Хувцсан л өнгөлөг yes. Сайн байна уу гэсэн үг юм шүү. Энэ одоо жишээлбэл яг юу хийж ингэж загас барьж байгаа юм болов? Гэр мэрлүүгээс явж байгаа юм болов? За энэ охин бол ингээд ямар ч байсан ачаа зөөж байгаа харагдчихээн тийм ээ. Урдаа юм галхаа. шүү дээ ингээд. За тэр Яа, цаана ямар бас нэг юм байсан хоо байж харагдчих юм тээ. бэ? Тосгон нь бол арай болоогүй юм шиг байгаамаа ирэх. Жохон зайтай юм шиг билээ. Бараг 40 минут явна гэж надад ойлгуулсан. 40 минут уу 14 минут уу мэдэхгүй. Аль нэг юм 40 40 or 14. гэлгээд гэсэн ямар ч байсан. За энд бас ингээд ачаа зөөж байна. Тэгээд энэ завин дээрээ бас жижиг завин дээр юм дарвуул хийцэн байгаа үстэй. Салхины чигмийг тохируулсан юм шиг байгаа юм. Энэ зав бол эвгүй шүү. Би бол тэгээд жишээлбэл ус руу орвол тэгээд жиг нөгөө чулуу штэ бүг гэж доошоо байх болчих. Ус мусанд ёстой сэлж чадахгүй амар айдаг. Энэ хүү Би бол усан сэлжтэй ба. Усны тосгон мэн бүр ороод ирдэг шүү. Энэ нэр ямар гоё юм те ингээд нууран дээр ингээд юм тосгон. Тэгээ би юу ялла одоо бас амар юм аа нэг чат GPT гэж нэг тун амар юм байна. Энэ мэдээллүүдийн ерөнхийдөө авлаа. Энэ тосгонууд ер нь анх яаж үүссэн бэ гэхлээр Окей. 16 17 дугаар зууны үеийн боолчлын нэг юм байна шүү дээ тий. Тэр үед үүссэн юм байна. Тэгээ өөрөөр хэлбэл тухайн үед нөгөө боолуудыг одоо эдний чи хөргий зүгээр ахт ингээд барьж аваа боолчилжтэй тий. Слав. Тэгээд энэ бүүдүү гэдэг энэ шашныхын соёл болон ер нь бол ингээд гадныг колончлогч байгаа иргэдэд яг энэ усан дээр амьдарч байгаа хүмүүсийг бол ийм колончлтгүй байсан юм байна. Зан үйл талаасаа ч тэр за мөн өөр босод зүйлсээрээ ч тэр ингээд колончлтгүй байсан. Яа боол бодохгүй байсан юм байна тэрийг. За эн чинь бараг Африкийн Венец юм биш үү те. Бараг Африкийн Венец юм биш. Гэхдээ одоо би бол ингээд Муухайд оромжилж байгаа шүү те. 910-ыг Монголын Мониси итер гэдэг шиг. энд юу яаж чинь? Бараг нэг 4 дахь гэнэ үү 3 дахь гэнэ үү ийм усан тосгон дээр ирж чинь. Та бүхэн миний Бруней улсын бичлэгийг үзчихсэн бол тэнд бас ийм усан тосгон дээр амьдардаг хотхноор явж исэн. Энд нэг юм ялгаатай юм байна. Бруней бол ингээд энэ айлууд нь хоорондоо шууд ийм зам хийцэн те дээгүүрээ яваад ингээд уулздаг гэж үү? Энд болохоор ялгаатай нь юу вэ гэхээр айл болгон ийм нөгөө тустай байгаа байхгүй. Одоо хөрш айл руугаа орохын тулд жишээлбэл шууд алхаад орж чадахгүй те. Заавал ингээд завиа ашиглаж хийж ингэж орох нь вэ штэ. Тэгээ энэ 0 нь хаана үйт юм бол яаж баад шийд юм бол байшин дотроо ингээд 0 нь байсан ч гэсэн тэр нь хааш явах юм. Энэ ус бол зүгээр амар өмхирцэн байгаа хаа. Би тэгж бодох юм. Энэ ус бол бүр амар ус байгаа хаа. Йоо, гэхдээ үнэхээр сонирхолтой юм араа. Энд ястай ингээд амьдрал бол үндэ ингээд өрнж шít. За энэ ч бол ингээд завин дээр Нэр яг 0 нь яаж шийдэгдээд байна. Тэнгуутлаа бас энэ уснасаа загас магас барьж идэт байгаа ш тэ. Тэр нэрээ өөр газраас гол молоос лах л та, том газраас лах л та. Далай малаагаас ч юм уу. тэр жимснүүд зарж чинь те. Энэ бол баг ингээд энтхийн дэлгүүр болчихж байгаа юм шүү дээ. Тэгээ харахад их гоё юм нүнжигтэй хүмүүс байгаа маа эдэр яалтчгүй. За энд бас ингээд нэг барилгын ажлууд явагдаж байна. Тэгээ ингээд Энэ ус нь бол нэг гүн бол биш юм байна. харвал ер нь энэ нэг тийм гүн биш гэсэн үг. Энд чинь мод ингэж тогтчихл байгаа бол энэ чинь бол айхтар гүнзгий гэсэн үг бол биш байна л да. Тэнд бас юм баахан бактеришгаар энэ төр хийцсэн байна. За одоо тэгээд юу яа чинь энэ нуурын дундаа яг нэг юм хэсгэн бас юм газар ингээд товоогоод одоо гараад ирж байгаа юм байна л да. Тэгээ энэ юм болохоор бас баар гэдэг нь бол их ойлгож чинь цэцгига гэдэг нь эдний хэлээр Баар юу л юм шиг байна тий. Шатар матар даан тоглолт юм уу? юм уу тийм л газар юм шиг. Тэгээ энд блок хөрцөн энд нэг л юм барих гад байна да. За ийшээ ингээд харъя. Энэ нэг айл руу бас би нэг ороод үзчихмээр Гэр бүлээ санаж мандгүй бах та. Тэгээд энэ хэдтэй яриад байна уу юу? Сайн мэдэхгүй байна. Ямар ч нэг айл руу ороод үзчихмээр л байна.
4 Энэ 5 бол мотор нэлээд тавьсан. ажигуутай айл бол та ийшээгээ блок цутгацсан тийм ээ. Нэлээд нэг юм хийх гээл байна да. Блокн дээр байсан байх гэдэг юм биш үү? Like this. We can't enter another. Сингл биш эхнэр хүүхдтэй гэсэн шүү дээ. Ингэж энэ айл руу орж болохгүй л гин л дээ. Энэ нөгөө хүний завиндээгөр бас гიშгэж болдгүй юм шиг байна. Энэ айл руу орж үзэх гээд байгаа маа. Тэгсэн чинь өөрсдийнхөө заваар ингэж тойрч очиж жагаад ор илгээд хэлэх шиг боллоо. Энэ бол гэхдээ дотроо ерөөсөө Хов хаасан л хүн харагдчих. байхаас ш өөр юм бараг байхгүй. Шахал амьдрт юм шүү. Тийм байна да. Одоо тэгээд энэ байшингууд дотроо ингээд секс мекс хийхээр амар сонсогддог бах те. Эсвэл ингээд энэ энтхийн эмгтээчүүд нь ингээд бүр ингээд дуурхаа болцсон байт юм болов. Хайраа хамраа. Харин би бүр хамраа сунгачлаа сая. Дуурж муурхаа болцсон. Эсвэл зур ав тоохгүй байт юм болов. За саяны айл руу бол ороод угаасаа юу ч байх. Тэнгууд ирээдүйд Африк гэдэг одоо энэ тэр твийн хүн ам нь амар өсөх төлөвтэй байна гэсэн шүү дээ. Африкчуудын хүн ам. Юмтай айлд орж үзгэнэ. Тэгээ энэ болохоор нэг төв зогсоолно гэж таарах гэдэг байна да. Транспорт гэдэг чинь тээвэр тийм ээ. Тэгээ хоол моол энэчнээс ер нь ингээд нөгөө хот мот руугаа тээвэр хийгддэг юм шиг байна. За тэгээд одоо энэ хавийн нэг айлаар ороод үзчих юмсан. Эдгээр англиар ярьдаг бол би өөрөө шууд ярьчихлаа та. Тэгээд гол нь энэ хоёроос жоох юм хараат авчаад байна. Ойлголцох гэж бас жоох хэцүү байгаад байна л да. Энэ айл руу л нэг ороод ирчихсэн. Bonjour. 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 What the fuck эрэгтэй хүн байсан уу сая? Bonjour. Bonjour. Бонжууг эрэгтэй хүн биш тий. Bonjour. За энэ айлтай яриалах шиг байна. Ороод үзчихье. Мэдээж бол гарын мөнгө бол үгүй шүү дээ мэдээж. Тэр мөнгө хэлчихэж дээ мөнгө үгийг нэгэ. Гарын мөнгөг нь. Тэгэхээр мөнгө үгийг хэлчихвэл easy юм шүү. За бараг оруулчих юм шүү дээ. За ер нь яриад өгч байгаа юм шиг байна энэ. Замаа зогсоогод хэллээ. Яа ямайтэн. Энэ хүн энэ их саяхан эмгтэй байсан юм байна. Өөр хүн дуурсан. За ингээд нэг хоёр айлч байгаа юм уу? Is he permitted to go? Яа, за болцсон юм шиг байна. Манай энэ Permitted to go. Тэнгууд одоо манай ах энэ ч ерсэн барыг хамгийн анхны Аз хүн баха. Би тэгж бодож байна. Энэ хүмүүсийг харж байгаа. зарим чинь бас англиар бараг ярихгүй. Яа. Йоо, за буух гэж өстэй хэцүү юм байна. Аль руу ёо. За камер унгаачих үе дээ. Яа. За ай. Камер унгаахгүй ингээ гарчилж хол байна. Хей. Merci. Bonjour. За эхлээд энэ хоёроо Ямар амар чарлж ярдсан бэ энэ хүмүүс хичээд гэхдээ. орчих болохгүй мэдэхгүй байна. Энэ харууд нь амар чарлж ярдсан бэ. За яа энд бас нэг дээгүүрийн шалтын ихч байж штт. Нөгөө Этиопт байдаг хүмүүс шиг. За яах юм бол Хаана харуулаач тэр. Үгүй ээ. Visit the house. Францаар яриадсэн шүү дээ. Францаар ярьдагсан шүү дээ. За асуудалгүй байж нааш. Bonjour. За амжилттай bonjour. Амжилттай юм аяг нэг иймэрхүү. She kind of pretty. Доошоо шууд юм. Яа, ста утсан унгаа дууссан байна да. Stay here. Yeah. Thank you. She knows. How many families live here? How many families? How many people? За хичнээн хүн амьдардаг юм бол. Ten person live and this 3 room, right? Yes. 3 өрөөнд 10 хүн. Энэ их ч бас жоохон давгүй бас үсмэсээ айгүй гоё болгочихжээ. Амьдэрдэг юм байна. Excuse me, may I see? За аруулаа амьдэрдэг байх нь. Ингээд харахаар
Энд бас нэг айлгах шиг байна тий. Яа гэхдээ эн чинь амьдрах үнэхээр хийцгүй харагдаж байна. Яг зүгээр сексэл хийх юм. Эн чинь өөр ямар ч юм гоё өөр activity хийхээр юм надад бол харагдахгүй байна. Тэгээ ингээ хийх юм байхгүй бахаар чи энэ хүмүүсийн ингээ хүн ам нь амар өсөх нь аргагүй шүү дээ. Хүн ам нь амар өсөх төлөвтэй байгаа гэж ингэж амар туулаа шиг ихсээгээд гарч их өсөн шүү дээ хүн ам нь. Юу яриад ирэлтэд байгаа юм байгаа хэрэг тэгээ. Ярих мэр хуудсан юм болов эсвэл үүсмэс татсан болов. Is he president? No, this one is not. За ерөнхийлөгч нь өгсөн чи биш үү? Наач залуу ах саний ахын зураг шүү дээ. Yes. Ерөнхийлөгч нөгөө ах өдөр баярлж байгаа. Гэрийн эзэн юм байна гэд. Merci. Merci. And may I interview the next room? За боллоо л гэж байгаа шиг. Би ч одоо хэллээсээ ойлгохгүй мөртлөө body language ер нь ойлголцоо явдаг болчиход байгаа юм да. Интернет харин байхгүй баха. За энэ чинь хөрхөн жижигхэн муучгаа. And how do they take water? Drinking water. Where from? Where from? Nous avons des forages d'eau potable. Et c'est un peu loin d'ici. Tout à l'heure, on va voir ça. Et maintenant, They mix somewhere where they use water. It's not here. They go fresh water. From Fresh another water. place. On the boat. Yes, on it. За. Юугаараа зөөдөг юм байна л та. Заваараа цэвэр усын тэндээс ингэ зөөдөг юм байна. Нөө дидгүүр үү? За энд юу вэ гэсэн чинь? Дидгүүр үү? Колом It's фанта a матаа юу? market. Supermarket. It's not super. Юусе супер бол харагдахгүй байна. Just market. Гүү энэ. It's a shop. Shop. Yeah. Shop дэлгүүр юм байна энэ чинь ингээд. Bonjour. За ингээд ийм дэлгүүр. Гэтэ баахан хоосон шилдэг байна дээр ихэд нэг 2-3 ундаатай. За нэг ийм байдаг байхын. За энэ их болгоомжтой байхгүй бол болохгүй юм шүү. Kitchen. Хоомдаатай. За энэ галт тогооны өрөө байх юм шүү дээ. За яаж хоолоо хийж ийн гэхлээр түлээ түлдэг байх нь бургас гэх юм уу тийм ээ. За ийм мод түлдэг байх нь. Тэгээд энийг бодвол 100 маягаар ашигладаг байж таарах гээд байна да тий. За энд юу вэ? Тэр хараа Монголд байдаг шар канистер хаа байсан South Africa-д очсон байна шүү дээ. Уснууд байна. За би нэг ийм газар ирэхээр нойлн хаана байна л гэдэг надад их сонир санагдаад. Яг үнэ. Наа асуугаар энэ хүмүүсийн уурыг хөргөч болоо яа. Зүгээр асуу. Yeah, understand. And chicken shop and the living room. Where is the restroom? Toilet. Toilet. This one. За нойлн нишиг гинэ. Нэг хүн гарч байгаа юм шиг нойлор. It's a toilet. It's also toilet. double basic. Yeah. Энэ ч ингээд би засчихж байгаа юм байна л та. Yeah, understand. Also washing. Yeah. Энүүгээр бас ингээд гар нүрээ угаах юм байна. За нэг иймэрхүү. За шаша. What the fuck? Суугаа шаачт юм биш үү? Яа, энэ ус чих юм туулж байгаа юм байна. Ус руугаа шаачдаг юм биш зүгээр шээж байгаа. Тэгээд усан тийм лалрын хар өнгөтэй байгаад байгаа юм биш. Тэгэхэр ч угаасаа тэрүүгээр нийл өвчин явах нь аргагүй юм байна. Тэр уснаас уул өгөх юм байна угаасаа. Хурцж болохгүй юм байна бараг усанд нь. Тэгээ гоё чангач инээлтсэн хүмүүс байна өө. Ер нь би яг нэг спотл дээр буугаад зөвл мэдэрсэн байна. За ингээд нэг хитэн төрөг өгөөд гаръя да. Ус ийм амар одоо нөгөө богинохон гэх юм уу ямар усанд гэх юм дээ.
шалбаагүй усан заагсууд амьдрахгүй баха. Өөр газар авдаг хараа их устай даалгаа басаач. Merci. Merci sir. Merci. За баярлалаа гэд ингээд. Энэ бол Тэгэл тэрэнд нь баас яасан бас жоохон ч ихсэн холж л байгаа. бүр жижигхэн айл гэж энэ бас өсч юм байна шүү дээ. Өсчний газар байна. За тэнд нэг левчгүй юм бэ. Гэтэ манай ах ерөөсөө энэчнээс өмхийн өмнөр чинь гэж ярихгүй байгаа даа байхгүй. Тэр сонирн байна. Левчгүй гэж шүү. Дээгүүрээ ер нь бол бас дээгүүрээ шалдан хүмүүс их таарч шүү. Төрөүний тэр айл руу ороход бас ихч левчгүй байж байгаад тэгээд намайг буцаад ирэхэд гадуурх хуцаа үүссэн байсан. Их гоё мэдрэмж байна шүү. Гоё гэхээс илүү тийм сонирн мэдрэмж байна. Ингээд ийм бүрнээ эдт явснаас бол шал өөр мэдрэмж авч байна. Африк болоод ч тэр юм уу те. Ингээд нэг л тэр бүрнээ Тайланд эдрээс бол шал өөр мэдрэмж авч байна. За бас энэ ч ийм сүмтэй юм байна. Христийн сүм гинэ. Харин усан жоохон урсгалтай харагдах юм ер нь. Жоохон урсгалтай юм шиг байна. Нэ байж болох юм. Энд ч бас юм урсгалтай байна. Ингээд заваараа хүрээд ирт юм байна. Тэгээд дөрөв туц нь болохоор юм сэргийн утас шиг нэг юм саарл. Одоо энэ хоёр хүүхд чинь гэрлүүгээ харж байгаа байхгүй юу? Сургуулаасаа гараад дөрөв туцтайгаа. За хөөрхөн юм. Йоо энэ бол зүгээр яг шорон шиг харагдчих шүү дээ. Ингээд сургуулна. Ингээд усан тосгоноос буцаад явж юм. Маргааш бол яг энэ бүүдүүн шигснээ. Одоо тэр мэлхийний арьс, могооны арьс гэдэг зардаг тийм зах байд юм байна. Тэгээд тэр зах дээрээс нь очиод бичлэгээ хөгжлүүлнэ. За одоо би энэ Окей. зах руу бүүдүүгийн одоо нөгөө шашны тийм ээ. Зан үл хийхэд хэрэгтэй зүйлсийн нэг юм лангуунууд байдаг гэж дуулаад тэгээд одоо энэ хамгийн том зах руу н орж ирж чинь л та. Энэ хараа нэг ширхэг амар царайлаг. Jawline-тай. Зүр модель сууж байгаа нэг ч нэг модель байна. Тинчэн Akon oh na эсвэл I'm lonely гэд энэ чи хараа нэг UFC-ийн тамирчин зогсож байна. Эдгээр ингээ бүгдээрээ wasted potential яваад доо. Энэ залуу амар fighter болох байсан баг. Тинчээ нэг модель сууж шít. Тинчээ Akon энчээ нэг айгүй том лойверчин. Тэгээ энэ захаас одоо тэр нөгөө бүүдүүнийхээ лангууг олж чадах нүг юу сайн мэдэхгүй байна. За тэгээ энэ чинээс ямар ч нөгөө бүүдүүнийхээ одоо хараалж чадханд ашигладаг тийм ээ. Тэр янз бүрийн занг үйлд ашигладаг юмныхын лангууг одоо хайж болохоор явж байна да. За манай бороо өөрөө бол яг сайн мэдэхгүй ч гэсэн хүүхдээс асуугаад амар явдаг юм бэ. Оо тэгснэ ингээ нэг нүдэрээ харж марцсан хой. Хараа. Тэг тэнцвэр нь угаасаа амар болчтой юм шиг байна. яваад байгаа болтой энэ. Бүүдүүгийн лангуу хаана байд юм бэ гэдээ асуугаад яваад байгаа болтой. За тэгээд явж зах дотоороо явж байгаа тийм хоёр давхар руу гарч ирж байна. За. Оо гаалгал. Яста сонир үнэр шууд үндстэд хэлж шин хоёр давхар руу. Юуны үнэрээ? За энэ л нөгөө нэг шашны эд зүйлсүүд маань байх шиг байна да. Бичлэг хэлбэлэх нь яах нь. За тэгээ энд юу байна гэхлээр шүү дээ. I don't know. Warning, voodoo religious rituals and traditional culture widely use animal remains. More than 70 types of animals are used, including crocodiles, snakes, monkeys, dogs, rats, cats, leopards, and lions. These remains are used for offerings, protection, okay? The creator of this can Бүгч баг шиг байна те. За энд ийм юу ясмаас толгоо молгоо байна шүү те. матрийн толгой. Толгойн ямар амар үнэртэй юм бэ? Үнэгний толгой. За энд ингээд амар юмнууд байна да шашны. Өдөртөө жинки юм уу те бүр? Тэгээ ийм хохимой толгой молгой. За тэр цаана бахан үхсэн шувуу.
Энд ингээд харахнууд байна шүү дээ. Энэ дотор бурхан минь ээ. Тэгээ энийг л одоо энэ шашинд ашигладаг гэдэг. Тэгээ гол нь ингэж байна. Энүүгээр явж let's go next destination. Энүүгээр бол бас бичлэг хийхдээ болгоомжтой хүндэтгэлтэй хандаарай гэж хэлж байна. Хамар мамраа чимпэж мэмхээ те одоо нэг тийм хандлага үзүүлж болохгүй шүү гэж юм л да. За энэ тэгээд ерөөсөө амтны янз бүрийн за энэ бичлэг одоо тэгээд яадаг юм бол одоо шаардлага хангах юм болов уу гүн болов. Йоо энүүгээр бол ингээд үнэндээ воо за ихтэй энэ дэлхий дээр ингээд ийм сони юм зөндөө байх юм аа. Юунууд вэ? Баг яснууд л шараа тэр гүгээ алга болчихлоо. Йоо гэхдээ ямар амар юм бэ? Би яг энүүгээр явсан чинь нэг эвгүй амар жирэх чинь шүү. За энд бол бүр ингээд баахан амтэн what the fuck могоо зогоо зүгээр энэгээр нь хөглөрж штэ. Энэгээр ингээ харах марах. дэлгээ тавьчих. Тэгвэл гол нь би энэ чинээс юуг ингэ сонирхож харсан бэ гэхлээр яг энэ усан дээрх тосгоны иргэдийг бол боолчилж чаддаггүй байсан нь үүнтэй холбоотой юм билээ. Ягаад гэвэл саяны яг тэр шашны зан үйлэр эдгэр чинь нөгөө амар хараал хийж чаддаг тий хараал жатах хийдэг. Тэгээд бол ингээ боочлогддог байсан ийм учиртай юм билээ шүү. За юу энэ манайхаа би одоо Гого Дингпон гэдэг юу руу явж байна. Одоо тосгон руу явж байна. Тэгээ би мэн бол тун сайхан дээрдээд их гоё болчлоо. Тэгээд энэ чи юу болж ийн вэ гэхлээр за яг хөө тэгээд харцлаа. Зангбето гэдэг одоо энэ вүдүүгийн бас нэг энэ бурхных нь ийм ёслол маягийн болж байгаа юм байна л та. Тэгээ энэ бурхан яадаг вэ гэхээр энэ шөнийн цагаар тий одоо энэ тосгон мосгоныг хамгаалдаг тий. Окей, юунаас хамгаалдаг? Ухаан юмнаас хамгаалдаг нэг ийм бурхныг бас ингэж одоо ёслол маягийн юм үйлддэг юм байна. Тэгээ тийшээ ингээд явж байна. Ингээд замдаа явж байна. Нөгөө no problem my friend жоохон солилцсон. Окей. Би шинэ бороотой явж байна. Тэгээд тосгон дээр очиад бичлэгээ өргөж ийм газар утасгүй би 1 хоног байх юм бол амар хэцүү болох баха. Нөт 40 поро морого шинэ утас зардсан юм биш те. нэ. За тэгээд одоо нөгөө виллаж руугаа ер нь ороод ирж байгаа болтой шүү. Тэгээд яг л нөгөө Африкийн бусад улсуудтай адилхан л юм байна л да энэ виллажны ерөнхий зохион байгуулалт. Тийм байна. Зурж мөрж байгаа хүмүүсийг хараад. Ийм гоё бас нууран дээр байдаг юм ба шүү дээ. Энд чинь нэг Вау, Африкч юм ногоон газар байдаг лүү. юм яалчгүй нөгөө нэг юм дуграад идэг болтой шүү. За яг энэ талч таарлаа да. Бонжо. Бонжо гэж хэлэх ёстой. Ахмадуудын дээр гараа суучлаа. За ингээд одоо багийн цайх ёстой одоо нэг ингэдэгчтэй те одоо нэг ингэдэгчтэй те Монголд одоо нэг юм бороо орохгүй байхаар нэг зарим баг маг сомдууд нэг бөөмөө ачаад ингээд бөөлүүлээд байдаг штэ те яг тэр шиг л утгатай юм байна та юм. Thank you отгоо, thank you for the 320 yen. Thank you. Oh my god. Баярлалаа отгоо. Nice. Одоо нөгөө ламбатай бохон буюу одоо гинт хэрэг аюул осолтой энэ бүхнээс бол одоо ингээд хол байдлдаг тийм хамгаалагч нь бохныхаа хайх чаг шиг байна. Вау. Оо, гал. Вау. Таачстэй ахчихсан. Яа, баг найраад байгаа юм шүү энэ шоу шиг те. Ёо. Энэ нөгөө бохон нь гараад тийшээ яваад ах шиг байх юм. Стайн дотор гэхдээ хүн байгаа биш те. Чат. Энд дотор хүн байгаа те. Ямар нэгэн байдлаар тэгэхээр хүн байгаа л гэж бодож байгаа.
Гэхдээ хүн байхгүй бол энэ тэгээ яаж ингэж хөдлөх юм? Боломжгүй үстэй. Энэ биш. Энэ яг нэг харж ирсэн хүн байх шүү. Тэгээд энэ ингээд авахгүй юу? Энэ одоо энэ замбета бухныхан дотор бол хүн байдаггүй гэдэг байгаа. Гэхдээ би бол итгэхгүй байна. Яаж ч утсан энэ дотор бол хүн байгаа. Байгаа байж ч одоо энэ чи юу яа нэцтэй. Ингэж авах явна шүү дээ, тийм ээ. За энэ одоо яах юм бол энэ бухнууд тийшээ яваад өгөх юм. Тэгээ гаашаас те. Монгол тэрвээ нэг юм байгаад өөт нэг хөл мүл нь харагдахгүй зүгээр монголчууд бүх мөнгөө тавиад тууцсан байгаа ш. За энэ хүмүүсээ нэг хүн загнаад яваад байна. Эднийг загнаад байна. За ингээд замбета болох маань энэ удаа өнгөтэй. За энэ хот өнгөтэй. За ингээд монголоор ярил одоо ингээд зайран байран байд ирж байгаа гэсэн үг үгэлтэй ер нь энэ дотор бол хүн байгаа шүү дээ. Яаж ч утсан энэ дотор хүн байгаа. Тэгээ ерөнхийдөө зайрангууд маань одоо ирээд за тэгээ Би энэ ингэж бодсон заяа. Наач одоо ингээд сөхөнгуут ингээд доотлолтны бөөрөнхийн ингээд юу ч байхгүй байгаад байгаа шүү дээ хоосон. Тэнгууд би ингэж бодсон. Одоо ийм зайтай заяа ийм ингэсэн. Одоо ингэсэн одоо ийм чинь бөөрөнхийн байгаа шүү дээ. Призм шиг ийм бөөрөнхий ингээд доошлж байгаа. Тэнгууд яг нэг хүн ингэсэн байж идэг баг. Ингэсэн. Энэгээр нь ингээ хан, энэгээр нь ингээ нөгөө нэг өвс мөвс. Тэг өөрөө ингэж жоох юм тонгооцсон байдалтайгаар. Тэгээ ингээ хөдлөд идэм болоо гэж бодсон. Тэгээ яг ингээ нэнгуут хүн байхгүй, урдуур нь ингээд хантай байгаа болохоор тэг яг өөрөө нэг иймэрхүү байдалтай. Тэгээ дандаа ингэж явдаг. Тэгээ ийм урдаан явж байгаа. тусхныг бол одоо аюул ослоос холбон байдагнаа гэж. Зан үйл үлдгээр ирж байгаа шиг байна. Хай завч. За тэгээд ийм ай хөгжим тоглож байгаа нь бол онготыг оруулж байгаа юм байна л та ингээд нөгөө Монгол нөгөө бөөндөр ингээд нэг балбаж онготоо оруулдаг шүү дээ. Тэр шиг ингэж юм. Тэгвэл энэний ингээд юу байгаа штэ. Энэний одоо нийт дээр зүгээр яг тайлбарлалцсан байгаа хаа. Тэрийг олж Тэр үзлээ. шиг ингээд онготыг оруулж байгаа гинэ. За холдороо гэж юм. За гой биш би өмнө нь яг зурагчаар л зөвхөн харж ирсэн юм аа ингээд бодитоор нь харна гэхлээр. Ингээ харахаар юм бурхан болгоныг нэг юм саваатай хүн хариуцсан байгаа золоо. Энэ бурхныг энэ хүн ингээд нэг хүн Гурван газар руу явах юм бол цохоод хэлж өгдөг юм байна л да. нэг хүн байгаа нь эсвэл энэ ёс заншил эсвэл энэ ингээд замыг нь хэлж өгöd байна да. Тэгээ наашаа цаашаа гэж. Тэгээ яг хөө мэдээж бол энэ домог яриад ухад дотор хүн байхгүй гэдэг бол байгаа учраас ингэж хөдөлж байгаа. Нэг юм усаар ариутгаа яваад байна. За тэгээ ийм усаар ариутгаад байна. This is demonstration. We don't see nothing. I see Нэрээ доцорны. Yes та. anything. Do you see? Is it anything? Remember, come back. Зүггүй байлгүй дээ. Come back. What the fuck? Энд тэгээд энэ хоёр хан дундуур нь хүн бай гэсэн чи хан амар нэгхэн юм биш үү? Шү цаатал нь нэвт харагдчих шүү дээ энэ тэр. Anything. Хаан байж болох уу? Хаан байж болох уу? Do you see? Is it anything? Remember, come back. Тэгээ ер нь бол энэ өмссөн байгаа юм бол айгүй хөнгөн харагдаж байна. Зүггүй байлгүй дээ. Come back. It's okay. Юу вэ? Одоо ингэ хөдлөөш яах вэ? What the fuck? Хүүе дахиад хөдлөд яваад гэлээ шүү дээ. За шаа. Ёо гал. Яаж ингэж байгаа юм бэ? За зин яаж болох вэ? Сая нэгэд харахаар хүн байхгүй. Юугээр очив? Эсвэл мангар жижигхэн хүн тэрний хар доотлтнээс юм дотор нь орчт юм болов уу? Гүү айлгүй дээ.
Really? No someone. Anybody. This also said. Anybody. Oh. Anybody. Адилхан бүгдэнд хүн байхгүй л I гэдэг. see. Яа. Одоо ингэ бас үжигтэй явах юм. За энэ яста. Thank you. Бичиг харин 60 3 цагийн өмнө гарахад байсан шүү. Харин 3 цагийн зөндөө юм болсон. Амар их юм болсон. Thank you. Цаг бүр 60. Яаж ингэж хүн байхгүй юм шиг харуултаад байна. Тэр ихтэй гайхаад байна. Яаж ч хүн очих хүн бол байж ч нэг шүү дээ тийм ээ. За мэдээж одоо фашин би тийм юм бол бүгдээ ханддаг. Гэхдээ би энэ дотор хүн байхгүй байна гэдэгт бол яагаад ч итгэхгүй байна. Ямар ч байсан хүн байж таарна. Хүчирдүүлснээрээ одоо ингээд энэ тосгонд ямар нэгэн гэр тэрэг болон муухай юм бол Яа тэгтээ энэ минь ингээ сүстэй амар сүртэй харагдаж ш. Дотор нь одоо хүн байхгүй гэж бодож байгаа ш бүгдээрээ тий. Хүн байхгүй. Тэгснээ ингээд амар ингээ эргээш. ингээд ойртоо хандахгүй гэж байгаа юм. Одоо кайснууд ерөөсөө тэр юм битээ. Саахан бүжиглээд тэгээд ингээд ямар нэгэн юу бол муухай юм бол дахиж ойртохгүй гэж энэ тосгондоо. Нөгөө бүр